Одоо бид 27 дугаар бодлоо. За 27 дугаар бодлогын зургийг ингээд BCZ 2, DCZ 6. Тэгээ бидний олох зай бол TA зай болно. За энэ бодлогод энэ TA бол хоёр тойргийн хоёулынгийнх нь шүргэгч байна. TD шулуун бол жижиг тойргийн шүргэгч, том тойргийн огтлогч байна. За тэгэхээр бид энд огтлогч шүргэгчийн теорем гэдэг тэр томьёог ашиглана. За тэр томьёо бол яадаг вэ гэхээр том тойргийн хувьд ашиглана. TA шүргэгч байна. TB, TD одоо огтлж байна. Тэгвэл ийм томьёо. TA квадрат бол TB, TD. За нөгөө талаас TA бид нар энэ яаж илэрхийлэх вэ гэвэл жижиг гурвалжны хувьд энэ шүргэгч хоёрын хоорондох зай тэнцүү байна. Тойрогт нэг цэгээс татсан хоёр шүргэгч хоорондох зай нь тэнцүү байдаг. Энэ шүргэгчийн зай, энэ шүргэгч зай. За тэгэхээр TA бол x дээрх нь 2 болно гэсэн үг. За одоо тэгштэглээд задлаад бодох юм бол x дээрх нь 2-ын квадрат бол TB бол x. За бид нэр x гэж тэмдэглэсэн байна. За TD бол x дээрх нь 8. За одоо хаалтаа задлахад бидний бодлого бодогдно да. 8x боллоо. За x квадратаар y 4x тэнцүү 4x тэнцүү 1. За x тэнцүү 1 гэдгээс x нь 1 бол TA бол 3 болно гэсэн. За бидний болох хариу бол энэ 3 гарна. За TA тэнцүү x дэх нь 1 тэнцүү 3. За бидний болох хариу бол 3 болно. Одоо бид 28 дугаар бодлоо. За 28 дугаар бодлого дээр бид нэгэн чухал томьёог хэрэглэе. Куб тэгштэл 3 шидтэй бол куб тэгштгэлийн витийн теорем гэж байгаа. За тэрийг бичиж хэдүүлээ. За би ерөнхий томьёог нь бичүүлээ. X куб нэмэх нь ax квадрат нэмэх нь bx нэмэх нь z тэнцүү тэг. За энэ тэгштгэлийн 3 шид нь x1, x2, x3 бол квадрат тэгштэглэхтээ ер нь төстэй. За нэгдүгээр тийм биелэх ёстой. Хоёрдугаар x3, x1, x2, x3. За x1, x2, x1, x3, x2, x3. Хоёрсон үржрүүдийн нийлбэр бол b гарах ёстой. Одоо хамгийн сүүлд гурвуулангийнх нь үржир бол c гарна. За энэ биелнэ гэдэг витийн томьёо. Бидний олох ёстой зүйл бол x1-ийн 1, x2-ийн 1, x3-ийн 1 байна. Энэ тэнцүү хэд вэ гэж. За гэтэл эндээс харах юм бол b-г бид нар c хуваагаад өгвөл энэ тоог энд хуваавал 1-ийг хуваах x3. Энийг энд хуваавал 1-ийг хуваах x2. За x2 дээр x2, x3 үржрийг гурвуулангийнх нь үржид хуваавал энэ гарна. Тэгэхээр бидний хүсэж байгаа хариу бол b-г хуваах c-г л олно гэсэн үг. За эндээс манай бодлогын хувьд бол энд хасагдсан байгаа шүү. Тэгэхээр энд хасагд. Бидний хариу бол за огсон нөхцөл дээр бол b тэнцүү хасах 4 гэж өгсөн байна. C тэнцүү хасах 24 гэж өгсөн байна. За эндээс бидний олох хасах b-г хуваах c бол хасах тэмдэгтээ хасах 4-ийг хуваах хасах 24. Боёо хасах 6-1 болох нэ. За ийм. За 28 дугаар бодлого хариу бол хасах 6-1. За одоо бид 29 дугаар бодлого бодно. 29 дугаар бодлого бол y тэнцүү 8x куб y тэнцүү 8x. Энэ хоёр тэгштгэлийн за функцийн график зурхад одоо ашигласан төслийн талбайг олох гэж байна. За бид та бүхэнд юу яа? Графикийг зурхгүйгээр бодож үзүүлье. Нэгдүгээр энэ хоёр тэгштгэлийн график ямар цогцоор огтлцох вэ гэдэг байна.
0.8 x. За эндээс огцсны зэгийг олж байгаа учраас тэнцүү x ийшээ гаргаад задлуул x-ийг өччих x-ээс 1 x төрөх 1 тэнцүү t буюу за манай график бол x тэнцүү хасах 1 тэг 1 цэгүүдээр огтлогдсон. За тэгэхээр бид нар ийм интегралыг бодно гэсэн үг. Тэгэхээр хасах 1-ээс тэг хүртэл огтлсон талбай. Тэгэхээр 8x кубээс хасах нь 8x. За энэ интегралыг бодох нь ахиад интеграл тэгээс 1 ахиад модуль ам 8x кубээс 8x. За энэ интегралыг бодсноор бидний бодлого бодогдно. За эхнийх нь за интеграл авах юм бол x-ийн 4 2x-ийн 4 хасах нь 4x квадрат. За энд хасах нэг тгийг болвол за энэ дээр нэмэх нь интеграл ахиад 2x-ийн 4 хасах нь 4x квадратын тэгээс 1-ийг болвол. За ингээд интегралаа бодох юм бол за энд хасах 1-ийг орлуулахад хасах 2 гарч байна. Тгийг орлуулахад тэг. Тэгэхээр эхнийх нь хасах 2. Дараагийнх 1-ийг орлуулахад бас хасах 2, тгийг орлуулахад тэг учраас за эндээс бидний хариу бол 4 гэж гарч байна. За энэ хоёр дүрсээр хашигдсан дүрсийн талбай бол 4 гарна. За 30 дахь бодлого. За 30 бол хязгаарын бодлого байна. За бид энд гайхамшигт хязгаарыг ашиглана. За нэгдүгээр энэ томьёог бид нар ингэж гаргаж байна. Энэ бол синус квадрат x. Вахан x квадрат. За энийг яаж гаргасныг товчхон юм бичээ. Ерөөсөө томьёо. Косинус 2x бол косинус квадрат x хасах нь синус квадрат x. За энэ бол 1-ээс косинус квадрат x нэг нь синус квадрат x ингэснээр 2 синус квадрат x боллоо. За нөгөө талаас бид нар энэ хязгаарыг гайхамшигт хязгаар гэдэг. X. Энэ бол хэрвээ x нь тэг рүү тэмүүлж ирвэл энэ 1 гардаг. За энэ томьёог ашиглах юм бол манайх бол за 2-ын коэффициентийг урагшаа гаргаад квадрат гэхээр 2-ыг үрж 1-ийн квадрат буюу 2 боллоо. За хязгаарын маань хариу 2 боллоо.